Хоёрдугаарт тэтгэврийн тухай бид нар ярьлаа. Энэний дараа дахиад нэг юм байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн асуудал. Өнөөдөр Монгол улсад 111,200 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэр иргэд хүүхдийг асардаг асран хамгаалагч нар байна. За тэгвэл одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол 375 мянга төгрөг нийт итгэмжтэй. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ арж байгаа их бол хэрэв хүнд хэлбэрийн байвал 445 мянга болгож өсгсөн. Жирийн хүүхдээ арж байгаа иргэн бол 397,500 төгрөгийн одоо тэтгэмжтэй. За өвчтөе хүн та нар өөрсдөө төсөөлөд үзээрэй. Орондоо хөвтөж байгаа өвчтөе хүн им тариага хэдэн төгрөгөөр авах вэ? Хэдэн төгрөгөөр нь хоолоо авах вэ? Хэдэн төгрөгөөр нь тогоо төлөх вэ? Хэдэн төгрөгөөр нь үр хүүхдээ сургах вэ? Нөгөөх нь хэдэн төгрөгөөр тэр гэр бүл амьдрах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Гэтэл үнэхээр тэтгэврийн доод хэмжээ бид нар 8-900 мянган төгрөгийн тухай ярьж байгаа. Гэтэл цаана нь 400 мянган төгрөг хүрэхгүй байгаа энэ халамжийнхны тухай асуудал дандаа хаягдж байна.